Сайн байцгаана уу? Контентын энэ удаагийн дугаарт бид липид буруулах эмийн эмчилгээний талаар та бүхэндээ танилцуулж байна. За липид буруулах эмийн эмчилгээний 1-р сонголтод бол гидроксиметил глутарил коэнзима редуктаза ферментийг саатуулагч буюу статины бүлгийн эмнүүд бол ордог байгаа. За энэ бүлгийн эмнүүд маань болохоор илэгний эс дотор дотоод холестерол үүсэх урвалыг дарангуулдаг байгаа. За илэгний эс дотор болохоор ацетил коэнзимагаас гидроксиметил глутарил коэнзима үүсдэг. За гидроксиметил глутарил коэнзиманаас гидроксиметил глутарил коэнзима редуктаза ферментийн оролцоотойгоор малваны хүчил бол үүсдэг байгаа. За энэ урвалд оролцдог энэ гидроксиметил глутарил коэнзима редуктаза ферментийг саатуулж өгснөөр малвнат үүсэхгүй үүнээс цааш холестерол үүсхийг бол дарангуулж өгдөг байгаа. За ингээ холестерол илэгний эс дотор бага үүсснээр цаашид яадаг вэ гэхээр цуснд байгаа маш бага нягтралтай липопротеины хэмжээ, за мөн бага хэмжээгээр триглицеридийн хэмжээ бол буурдаг байгаа. За энэ нэмийн бас нэг нөлөө нь юу байдаг вэ гэхээр за илгэнд холестерол бага үүсэт ирэхлээр за илэгний эс маань өөрөө за эсийн ДНХ-гээсээ илэгний эсийн гадаргуу дээр бага нягтралтай липопротеидыг холбодог уургийг бол их хэмжээгээр үйлдвэрлэж ингээд бага нягтралтай липопротеиныг холбогч уургийг их үйлдвэрлэснээрээ эсийн гадаргуу дээр холбогч уургуудын хэмжээ нэмэгддэг байгаа. Ингээд хэмжээ нэмэгдээд ирэх үед бол цуснаас бага нягтралтай липопротеиныг илгэнд бол их оруулж ингэж холестерол өсөлтийг бол нэмэгдүүлдэг байгаамаа. За статины бүлгийг бол дотор нь бид өндөр тунтай статины бүлэг тэгээд энд болохоор розувастатин 20 мг түүнээс дээш тунтай, за аторвастатин за 40 мг ба түүнээс дээштэй гэдэг нь бол өндөр тунтай статины бүлэгт ордог. За дунд тунтай статинд болохоор розувастатин 20 мг хүртэл, за аторвастатин бол 40 мг хүртэл, за өшөө симвастатин, парвастатин, флувастатин гэх мэтийн статины бүлгийн эмнүүд бол ордог байгаа. За эдгээр маань болохоор бага нягтралтай липопротеиныг их хэмжээгээр бууруулж өгнө. За хоёрдугаарт нь бол триглицеридийг бага хэмжээгээр, за тодорхой хэмжээгээр их нягтралтай липопротеины түвшинг бол ихсгэж өгдөг юм ач холбогдолтой байгаа. За энэ маань липид уруулах эмийн эмчилгээний анхны сонголтын эмээр орж ирдэг байгаа. За гаж нөлөө нь юу байдаг вэ гэхээр статин бүлгүүд маань өөрөө илгэнд хувиралд ордог учраас илгэний эсийн задрал үүсгдэг юм гаж нөлөөтэй байдаг. Үүнээс гадна бол булчинд коэнзим Q10-ийн ферментийн түвшинг бууруулж өгснөөр яадаг вэ гэхээр булчинд бол энергийн дутагдал үүсгдэг улмаар булчингаар өвдөх, булчингаар шархирах, булчин сулрах, за булчингийн эсүүд задрах, булчингийн миоглобины түвшин, креатин киназагийн түвшин ихсэх гэх мэтийн юм гаж нөлөөг бол үүсгдэг байгаамаа. За липид бууруулах эмийн дараагийн бүлэгт бол фибратын бүлгүүд байдаг. За фибратын бүлэгт бол бид фенофибрат гэдэг нэрээр худалдаанд байгаа. За энэ фенофибрат маань болохоор их нягтралтай липопротеины түвшинг ихсэх нь триглицеридийн түвшинг бол маш их хэмжээгээр бууруулах юм нөлөөтэй байдаг. За энэний гол үйлчлэлийн механизм нь юу гэдэг вэ гэхээр судасны хан дээр байдаг липопротеин липаза ферментийн идэвхийг нэмэгдүүлж өгснөөр цуснд орж ирсэн маш бага нягтралтай липопротеин хиломикроныг бол задалж, за энэс чөлөөт өөхний хүчлийг үүсгэж, чөлөөт өөхний хүчлийг өөхний эд болон булчингийн эдэд оруулж өгснөөр цусан дахь триглицеридийн хэмжээг бол хангалттай хэмжээгээр буулгаж өгдөг байгаа. За бага хэмжээгээр бол бага нягтралтай липопротеиныг бууруулна. За фибрат маань өөрөө илгэний эсэд их нягтралтай липопротеины түвшинг дунд зэргээр ихсгэж өгдөг юм сайн талтай байдаг байгаа. За фибрат маань статины адил за илгэнд хувиралд ордог учраас статинтай хизээч хамт хэрэглэхгүй. За статинтай хамт хэрэглэх юм бол илгэний эсийн задралыг бол нэлээд түлхүү үүсгэж өгдөг. За үүнээс гадна мөн статины адил коэнзим Q10-ийн түвшинг булчинд бууруулж өгснөөр булчингийн гэмтлийг бол нэмэгдүүлдэг юм шинж чанартай байгаа. Бас нэг гаж нөлөө нь юу байдаг вэ гэхээр фибрат маань 7 альфа гидроксилаза ферментийн идэвхийг дарангуулж өгснөөр яадаг вэ гэхээр илэгнээс цөсний хүчил үүсэлтийг бууруулж улмаар холестеролын чулуу үүсгэх юм гаж нөлөөтэй байдаг. Ингэснээр болохоор цөсөнд чулуу үүсэх, тэгээд цөсний хүүдийн өрөвсөл, цөсний замын өрөвсөл үүсэх эрсдэлтэй хүмүүсүүдэд бол фибратыг маш болгоомжтой хэрэглэнэ. За липид бууруулах эмчилгээнд бол ниацины бүлэг буюу витамин B3-ийн
бас орж ирдэг. За энэ маань бол одоо ямар одоо механизмаар липид бууруулдаг вэ гэхээр энэ маань илүү одоо триглицеридийн түвшинг бол бууруулж өгдөг. За триглицерид маань өөрөө өөхний идэд даавар хамаарал липаза ферментийн нөлөөгөөр триглицерид чөлөөт өөхний хүчил болж задарч яадаг. За ингээд задарсан чөлөөт өөхний хүчил маань цусны урсгалд орж ирээд за улмаар цусны урсгалаар явж байгаа чөлөөт өөхний хүчил маань илгэнд хүрэгдэж очоод илгэнээд бол триглицерид холестерол нэлэгдэх үйл явцад бол оролцдог байгаамаа. Ниацины бүлэг маань энэ даавар хамаарал липаза ферментийн идэвхийг дарангуулж өгснөөрөө өөхний идэд триглицеридээс чөлөөт өөхний хүчил үүсэх үйл явцыг бол дарангуулдаг. Ингэснээр бол цуснд орох чөлөөт өөхний хэмжээ буурна. За ингээд цуснд чөлөөт өөхний хэмжээ бага байснараа яг хөө гэхэлэр илгэнд холестерол өсөлт бол буурдаг гэсэн үг. Үүнээс гадна их нэгтрэлтэй липопротеины төвшинг нэмэгдүүлэх аргаар судасны хатуурлыг засах юм тодорхой хэмжээний нөлөөтэй байдаг. Ниацин маань болохоор одоо хамгийн гол нөлөө нь юу байдаг вэ гэхээр их нэгтрэлтэй буюу сайн холестеролын төвшинг нэмэгдүүлэх, бага нэгтрэлтэй липопротеины бага зэрэгээр бууруулах, триглицеридийн нэлээжилтийг бага зэрэгээр бууруулах юм нөлөөтэй байдаг ч гэсэн гаж нөлөө бол ихтэй байдаг. За нэгдүгээр гаж нөлөө нь юу байдаг вэ гэхээр бөөрийн сувганцарт шээсний хүчлийн эргэн шимэгдэлтийг нэмэгдүүлдэг тул одоо тулаа өсөх эрсдэлтэй тэгээ бөөрн чулуу өссөн хүмүүсүүдэд бол ниациныг бол маш болгоомжтой хэрэглэн. За ийм төрлийн гаж нөлөө илэрх магадaltaй. За хоёрдугаарт нь бол тархалттай. За чихрийн шижингийн үүсэх эрсдэлтэй хүмүүсүүдэд бол одоо гаж нөлөө илэрдэг. Энэ маань юу вэ гэхээр инсулины одоо рецепторыг мэдрэх чанарыг бууруулдаг учраас цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлэх одоо ийм шин чанартай байдаг. За гуравдугаарт нь болохоор одоо арьсны бие махбодод архидоны хүчлээс простагландин үүсэлтийг нэмэгдүүлдэг учраас за тун их байгаа тохиолдолд яадаг вэ гэхээр арьс улайх, захтнах, одоо баг зэргийн харшлын ургалууд бол үүсгдэг учраас одоо тодорхой хэмжээний заалтаар хэрэглэдэг. Липид бууруулах эмийн дараагийн бүлэгт бол цөсний хүчил холбогч буюу цөсний хүчлийн секвестратууд ордог. За холестерин амин нэрээр бол худалдаанд байгаа. За энэ маань яадаг вэ гэхээр ер нь хоол тэжээлээр орж ирж байгаа одоо өөх тос, холестерол, триглицерид маань яадаг вэ гэхээр цөсний хүчилтэй холбогдож чөлөөт өөхний хүчил, холестерол, цөсний хүчлийн комплекс үүсгэн за гидсний ханаар шимэгддэг байгаа. За ингээд гидсний ханаар шимэгдсэн одоо энэ бүрдэл маань киломикрон хэлбэрээр за цусны тунгалгийн судсаар дамжиж цусны урсгалд ордог. За цусны урсгалаар дамжиж явж байгаад энэ маань илгэндээ ирээ дахиад цусны хүчил үүсэх замаар ингэж элэг гидсний зам гэдэг зүйлийг бол үүсгэж ингэж одоо харилцан эргэх хөдөлгөөнд оршиж байдаг. За тэгвэл цусны хүчил үүсгэгч цусны хүчлийг холбогч маань цусны хүчлийн энэ сөрөг цэнэгтэй одоо молекултай холбогдож ингээд түүнийг ингэж шууд авч өөртөө холбож одоо хоол боловсруулах замаар гадагшлуулснаар яадаг вэ гэхээр холестерол, чөлөөт өөхний хүчлийн хэмжээг бол цуснд бууруулж өгдөг. За ийм нөлөөтэй байгаа. За цусны хүчлийн холбогч маань болохоор бага нэгтрэлтэй липопротеиныг дунд зэрэгээр бууруулж өгдөг. Одоо илгэнд холестерол бага үүсснээс болоод за холестеролын хэмжээ буураад ирэхлээр яг гэхээр илэгнээс гадаргуудаа бага нэгтрэлтэй липопротеиныг холбогч уургуудыг бол их хэмжээгээр экспресслэж улмаар бол одоо бага нэгтрэлтэй липопротеины хэмжээ бол дунд зэрэгээр буурдаг юм шин чанартай байгаа. За цусны хүчил холбогч бол ингэж ийм одоо үйлчлэлийн механизмтай боловч удаан хугацаагаар хэрэглэх боломжгүй байдаг. Энэ маань болохоор хоол тэжээлээр орж ирж байгаа шим тэжээлийн бодис ялангуяа тосон дуустдаг АДЕК амин дэмүүдийг шууд авч одоо гадагшилдаг учраас тухайн одоо амин дэмүүдийн дутагдaltaлын шинж илэрдэг учраас энийг бол удаан хугацаагаар бол хэрэглэдэг юм байгаа шүү. За үүнээс гадна цусны хүчлийн секвестрат буюу одоо холестерин амин маань өөр нэг гаж нөлөө нь юу байдаг вэ гэхээр варфарин буюу цус бүлэгнэлтийг тромбоз эсрэг үйлчилгээтэй эмийг за мөн одоо дигоксины шимэгдэлтийг бууруулдаг учраас цус өтгөрөх, цус бүлэгнэх за мөн зүрхний одоо шахах хуулийн алдагдaltaй хүмүүсүүдэд бол энийг бол хэрэгэлдэггүй. Липид бууруулах дараагийн бүлгийн бол холестеролын шимэгдэлтийг гидсэнд сонгомлоор дарангуулагч юм байгаа. За энэний төлөөлөгч бол эзотениб гэдэг юм байгаа. За эзотениб маань болохоор төрөний имээс ялгаатай зөвхөн хоол тэжээлээр орж ирж байгаа холестерины одоо шимэгдэлтийг дарангуулж өгснөөрөө за одоо чөлөөт өөхний хүчил хоол хүнсээр орж ирж байгаа АДЕК
цөсний хүчил бол холбож бие махбодод авч орох боломжтой. Ингээд гаднаас орж ирж байгаа холестеролын түвшин буурснаар цусндах одоо бага нэгтрэлтэй липопротеины түвшин буурах, за триглицеридийн түвшин буурах одоо ийм нөлөөтэй байдаг бахнэ. За эзотинип маань бол ямар тохиолдолд хэрэглэдэг вэ гэхээр ер нь статин төсвөртэй дислипидемийн, гиперлипидемийн үед бол сонгож хэрэглэнэ. За лигний эсийн задрал бол их өсгдөг. За үүнээс гадна одоо холестерол ингэж хөөж байгаа учраас энэ тосон тулаг болоод бол одоо суулгах гаж нөлөө бол үсгдэг тул эмчийн залтаар хэрэглэдэг. PCSK9 дарангуйлагч юм байгаа. За энэ маань бол юу вэ гэхээр илэгний эсийн гадна талд бага нэгтрэлтэй липопротеиныг холбогч рецептор байдаг. За тухайн рецептор маань одоо PCSK9 гэдэг уургийн тусламжтайгаар одоо уурыг идэвхтэй байх юм бол энэ рецептор маань илэгний эс рүү эндоцитозын замаар орж энэ эндоцитозын замаар орсон одоо холбогч уургууд маань одоо лизосомын оролцоотойгоор задралд орсноор ингээд цусндах бага нэгтрэлтэй липопротеин өндөр байгаад байдаг. Тэгвэл тэр илэгний эсийн гадаргууд байгаа бага нэгтрэлтэй липопротеидыг холбогч уургийг саатуулаад байгаа тэр PCS уургийг дарангуйлж өгснээр яадаг вэ гэхээр за одоо тухайн холбогч уургуудаа бол одоо идэвхтэй байна. За ингээ холбогч уургууд их байгаад тахлаар цуснаас бол бага нэгтрэлтэй липопротеидыг бол холбож одоо илэгний эс рүү оруулж одоо цусндах бага нэгтрэлтэй липопротеины төвшинг бууруулдаг юм шин чанартай байдаг. За үүний төлөөлөл бол эволокумаб гэсэн төлөөлөл байдаг. За гол одоо үйлчлэл бол ер нь бол бага нэгтрэлтэй липопротеины төвшинг зорилттой төвшин хүртэл маш их хэмжээгээр бууруулдаг юм ач холбогдолтой байдаг. За гаж нөлөө бол тодорхой хэмжээнд байдаг. За энэ маань юу вэ гэхээр тарьсан газар одоо улаах, захтнах, өрөвсөх зэрэг гаж нөлөөнүүд бол цөөнгөө бүртгэгдсэн байдаг. За липид бууруулах шинэ бүлгийн эмнүүд гэж байдаг. За үүнд болохоор нэгдүгээрт нь PCSK саатуулагч инклизиран ордог. За инклизиран маань болохоор SRNA молекулыг нийлэгжүүлэх замаар PCSK9 уургийн удаан хугацааны турш саатуулснаар бага нэгтрэлтэй липопротеины төвшинг удаан хугацааны турш 74 ба түүнээс дээш хугацаагаар одоо зорилттой төвшин хүртэл бууруулдаг юм ач холбогдолтой юм байдаг. Үүнээс гадна вимповерсин гэдэг юм байгаа. За энэ нь болохоор ApoB уургийн нийлэгжилтийг дарангуулах замаар липопротеины үүсэлтийг бол дарангуулдаг. За мөн вимпидоины хүчил гэж байгаа. За вимпидоины хүчил маань болохоор илэгний эсэд аденозил трифосфат цитралаза ферментийн идэвхийг дарангуулж өгснөөр за ацетил коэнзим А-гаас гидроксиметил глутарил коэнзим А үүсэх үйл явцыг бол дарангуулж өгдөг. Үүнээс цааш болохоор статинтай төстэй үйлдэл бол үзүүлдэг байгаа. За бага нэгтрэлтэй липопротеины төвшинг 50 хүртэл бууруулах одоо юм байдаг. За липид бууруулах эмчилгээг хизээ хийх вэ гэхээр нэгдүгээрт нь зүрх судасны хатуурл өвчний одоо шинж тэмдэг, эмнэлзэн шинж тэмдэг илэрж байгаа. Одоо тархины харвалт, зүрхний шигдээс, за захын судасны хүндрэл өгсөн ийм хүмүүсүүдэд бол хэрэглэнэ. За гэхдээ бид нэр тухайн одоо өвчтний маань наснаас шууд хамаарна. 75 ба түүнээс дээш настай байх юм бол статиныг дунд тунгаар, за 75 ба түүнээс доош настай залуу хүмүүсүүдэд бол бид нэр липид бууруулах статины бүлгийг өндөр тунгаар зөвлөдөг байгаа. Хоёрдугаарт нь болохоор бага нэгтрэлтэй липопротеин цусндах хэмжээ 190 мг децилитр ба түүнээс дээш байгаа. Зүрх судасны эрсдэл өндөртэй хүмүүсүүдэд бол шууд өндөр тунтай статины бүлгийг зөвлөнө. За 3 дугаарт нь болохоор чихрийн шижин өвчин онцлогдсон 45-аас 70 насны хүмүүсүүдэд зүрх судасны эрсдлийн үнэлгээний оноог үнэлж үзээд 7.5% түүнээс дээш байгаа тохиолдолд өндөр тунгаар статиныг, за харин 7.5 түүнээс доош эрсдлийн оноотой байх юм бол дунд тунгаар статиныг зөвлөдөг. За 4-дүгээрт нь болохоор чихрийн шижин өвчин онцлогдоогүй. За зүрх судасны эрсдлийн үнэлгээгээр бол одоо 7.5 түүнээс дээш эрсдэл онцлогдсон байгаа тохиолдолд дунд тунгаар статиныг бол ууж хэрэглэхийг зөвлөдөг. За хэрэв одоо липид бууруулах эмийн эмчилгээ хийж явах явцад за бага нэгтрэлтэй липопротеины төвшин зорилтод тунд хүрээгүй. За статины нэгдүгээр сонголтын статины гаж нөлөө илэрсэн
байгаа тохиолдолд болохоор бид нэр комбо эмчилгээ рүү ордог. За энэ комбо эмчилгээ нь маань одоо яг өөх тосны үзүүлэлтийн аль үзүүлэлтийг бууруулах зорж байгаагаас хамаарч эмийн эмчилгээний сонголтыг хийдэг. За бага нэгтрэлтэй липопротеины түвшинг хэмжээгээр бууруулах зорилго тавьж байгаа бол бид нэр хамгийн түрүүнд бол PCSK9 саатуулагч эмийг бол сонгодог байгаа. За PCSK9 саатуулагч эмийг сонгох боломж багтаа байгаа тохиолдолд бол бид нэр холестеролын шимэгдэлтийг саатуулагч эийг бол одоо зөвлөдөг. За хэрв холестеролын шимэгдэлтийг саатуулагч эмийг хэрэглэх боломжгүй байгаа тохиолдолд цөсний хүчлийн секвестрат эсвэл ниацины хэрэглэхийг бол зөвлөдөг. За триглицеридийн түвшин одоо бууруулахаар зорж байгаа тохиолдолд яадаг вэ гэхээр за ниацин болон фибратин бүлгээс бол эмч бол сонголтыг хийдэг. За фибратин бүлэг ниацины сонгохдоо тухайн өвчтөнд байгаа одоо триглицеридийн түвшин хичнээн хувиар бууруулах гэж байгаа. За тэгээд тухайн эмийг хэрэглэж байхад үүсэж босшгүй гаж нөлөөг тооцож байж бол эмч сонгодог. Тэгтээ ер нь бол зөвлөмж болгож байгаа юм бол фибратин бүлгийн эмнүүд байдаг. Цусан дах липидийн бүртлээс одоо их нэгтрэлтэй липопротеины хэмжээг нэмэгдүүлэх зорилго тавьж эмчилгээ хийж байгаа бол мөн адил ниацин болон фибрата сонголт хийдэг. За эмчилгээний сонголтыг хийхдээ за эмийн гаж нөлөө харилцан үйлчлэлийг бодож үзчихээж эмчийн зөвлөгөөний дагуу эмийн эмчилгээг хийнэ. Липид бууруулах эмийн эмчилгээг бол статины бүлгээс эхэлж сонголт хийх бөгөөд хамгийн гол нь одоо бага нэгтрэлтэй липопротеины түвшинг одоо зорилттой түвшинд хүртэл эмийн эмчилгээг үргэлжлүүлнэ. За бага нэгтрэлтэй липопротеины зорилттой түвшинд тэгвэл хэд байдаг вэ гэвэл зүрх судасны эрсдлийн онооноос шууд хамаардаг. Зүрх судасны эрсдлийн оноо бага тодорхойлогдсон тохиолдолд 190 мг децилитр буюу 4.9 ммол түүнээс доош буутал бол эмчилгээг үргэлжлүүлнэ. Зүрх судасны эрсдэл дунд гарсан тохиолдолд 160 мг децилитр буюу 4.2 ммол. За зүрх судасны эрсдэл өндөр гарсан тохиолдолд 130 мг децилитр буюу 3.4 ммол. За зүрх судасны эрсдэл маш өндөр гарсан тохиолдолд бол 100 мг децилитрээс буутал буюу 2.6 ммол-ээс доош бага нэгтрэлтэй липопротеины түвшин бууртал эмийн эмчилгээг үргэлжлүүлнэ. Харин триглицеридийн түвшинг буулгахаар зорж эмчилгээ хийж байгаа бол 150 мг децилитрээс буутал буюу 1.7 ммол-ээс триглицеридийн түвшин буутал эмийн эмчилгээг үргэлжлүүлнэ. За липид бууруулах эмийн эмчилгээ бол өвчтнөөс за төдийгүй эмчээс бол марш нарийн нягт одоо хамтын ажиллагааг шаарддаг учраас та бүхэн маань тогтмол мэрэгжлийн эмчэд очиж үзүүлэн зөвлөгөө зөвлөмжийг дагахын зэрэгцээгээр за хуваарьт үзлэгдээ орж липид бууруулах эмийн эмчилгээний эрсдлээс сэргийлсэн одоо шинжилгээнүүдийг тогтмол өгч хянуулж авах нь зөв зүйтэй юм аа. Энэхүү контентоор бол манай одоо бодис солилцооны эмгэгшил түүний удирдах гэдэг одоо энэ 2 сарын үйл ажиллагаа бол төгсгөл болж байгаа. За цаашид та бүхэн маань манай одоо Facebook пэйж, YouTube сувгийг дагаж ямар мэдээлэл авмаар байна. За ямар зөвлөгөө зөвлөмжийг авмаар байна. Хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. За бид бүхнээс зөвлөгөө авахдаа та бүхэн хувь чатаар орж ирээд за зөвлөгөө зөвлөмжийг бол хизээж авахд бол бид бүхэн өөрийн одоо мэдлэгийн хүрээнд та бүхэнд тусалж дэмжихтэй бол таатай байх болно. Бидний байнга дэмжиж хамтарч ажилладаг за үзэгчид та бүхэндээ за болон эрүүл мэндийн мэдээллийг одоо мэдээллээр мэрэгжлийн эмчийн мэдээллээр өөрийгөө цэнгэлхийг хүсэж байгаа үйлчлүүлэгч та бүхэнд талархаж явдаг илэрхийлье.